ерөнхий хориг агуулгахдаа бол марах хүн байхгүй хөө. Тэгээд энэ хүннийг үеийн гол дурсгал одоо манай эцэг дээдсийн алтан шарил байдаг энэ ноён уултай холбоотой ч юм уу, гутаан даваатай холбоотой ч юм уу одоо хуулийг хүн бол байхгүй байна. Тэгвэл хууль зүйн үед одоо энэ дээр гарцаа авахгүй сая үнг шиг шүний үндж байгаа асуудал яригдана. Өөрөөр хэлбэл 46 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах гээд байна гэж урьдчилж ингэж хориг тавьж хууль зүйд болох уу? Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах, хууль тогтоох бол улсын их хурлын өөрийнх нь онцгой бүр эрх. Хууль, улсын их хурлын тогтоол, улсын их хурл өөрөө гарах бүр эрхтэй. За тэгээд агуулгыг ойлгож байна. Энийг бол ингээ хасах гээд, алт ухах гээд гэдэг агуулгаар орцсон гэдгийг нь ойлгож. Тэгвэл цаашид эдгээр тогтоолууд дээр өөрчлөлт оруулах магадгүй. Энэ тогтоолуудын дээр дурдгдсан солилцлуудыг өргөсгөөд энэ тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөсгөх гэхлээр энд өөрчлөлт оруулах гэж байгаа зүйл дээр хориг тавьж исэн юм а. Энийг бол хөндөж болдгоо маа гэдэг юм жишг үүсэх үү? Хууль зүйн хувьд эдгээр тогтоолууд дээр өөрчлөлт оруулах гэдэг асуудал дээр хориг тавьж байгаа нь түрүүний уяг шиг шүн асуудал гарч байгаа. Үнэхээр өөрчлөлтчүүл энэ дээр асуудал гарна. Хориг тавьбал хүлээж авах, бүх ярилцах юм гарна. Урдчилж ингэж хориг тавьж байгаа нь ер нь энэ хууль зүйн хувьд дээр үндэслэл нь юу юм бэ? Зөв юм уу гэдэг. Эхний асуулт. За хоёр дахь асуулт. Энэ чухал асуудал ярьж байхад алт 3 хөтөлбөр энэ чухал асуудал ярьж байхад бид нар энэ засгийн газраас хариуцсан тэр эрдэс соёлын сайдыг оруулмаар байна. Ямар үүднээс энийг юу ярьж ийсэн? Ямар ач холбогдолтой гэж үзсэн? Одоо чинь тэр хөрөнгө оруулалтыг хамгаална гэдэргээд ярьж байгаа шүү дээ. Энд чинь ямар хэмжээний харилцаа хөндөгдөх юм? Үнэхээр нөлөөтэй юм уу? Эдийн засгийн үр дагавар байгаа юм уу? Эрдэс соёлын ам ямар бодолтой байгаа? Энэ дээр юу өөр ингэсэн бодлого байгаа мó гүй юу гэж ингэж бас уулуурхайн сайдаас асуумаар л эрдэс соёлын сайдаас. За ийм асуултууд байна. Баярлалаа. За эдгээр микрофон хөө. Ажил хэсэг. За 5 дугаар микрофон. Алтан гэрлийн шүн баярлалаа. Энэ би түрүүнийхээ зүйлийг л давтах гэдэг юм л да. Ерөнхийлөгчийн байр суурь бол альва одоо эдийн засгийн хүндрэлтэй альва асуудлуудаас болоод тусгай хамгаалалттай газрууд ялангуяа одоо энэ бид бүхний үеийг тээж байгаа энэ газрууд руу ингэж ордог юм жишг энэ тогтоолоос хойш ингээд гарчих үедээ одоо нэгэнт их хурлын тогтоол учраас засгийн газар заавал хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгээ засгийн газар хэрэгжүүлэхдээ тогтоолд оруулсан тэр 5 дугаар дэд заалтын дагуу энэ чи одоо яаралтай гормоор өөрчлөлт оруулахаар оруулж ирэх юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бол буруу чих гэж байна. Тэгээд ерөнхийлөгч өөрийнх нь бүрийн эрх хориг тавих бүрийн эрх байгаа. За ийм л тайлбар байна да. Нэмэлтээр нэг яаж байгаа. За 6 дугаар микрофон үгүй. Тэгээ ерөнхийлөгч хориг тавихтаа яг тийм таамгаар ч юм уу оруулж ирээгүй зүйлд нь яг тавьсан гэж бас ойлгоход хэцүү. Хилцүүлгийн явцад байнгын хороо чуулган дээр бол олон гишүүд эсэргүүцэж исэн. За тэр хүрээнд яг алтан гэрэл гишүүний асууж байгаа шиг тухайн үед салбарын сайд нь тов тодорхой 3 лиценз ярьцээ. Цагаан баавгат, гацуурт, гутайн даваа 3-ыг л үйлдвэр барьсан 3 үндсэн ордын уурхай байгаа учраас энэ 3-ыг л чөлөөлөх гэж байгаа маа. Энэ 3-ыг чөлөөлж одоо ингээд эдийн засгийн хэрэглэнд оруулах гэж байгаа маа гэдэг нь тов тодорхой ярьж ирсэн учраас энийг бид нар таамгаар гэж үзэхгүй. Яг ийм одоо зүйлүүд оруулж ирж байгаа юм байна гэдэг нь тов тодорхой байсан учраас одоо таны хэлээд байгаа урьдчилаад оруулж ирээгүй багт нь яагаад тавиад байгаа юм гэдгийг агуулгасаараа өөр агуулгаар ер нь ийм 3 лиценз хөндөж байгаа юм байна. Ийм 3 үндсэн орд хөндөж байгаа юм байна. Тэгэхээр энэ 46 47 дугаар тогтоолыг авахд ноён бол дархан цаазтай газар хөнөөгөө булшмухан эртний одоо түүхийн дурсгалд хосгүй одоо байгалийн үзэсгэлэнт газар гэж яагаад авч ийсэн. 47 дээр нь гутайн даваа бол байгалийн одоо хосгүй үзэсгэлэнтэй ийм газар гэж яагаад авч ийсэн. Ийм газрууд хөндөгдөх нэ гэдгийг тухайн үед их хурлын гишүүд за мөн одоо нутгийн иргэд төрийн бус байгууллагуудаас ерөнхийлөгчд бол тухайн үед нь хандж байсан учраас судлаж
хориг тавихад хүрсэн гэдэг.